би мэдэх гээд байгаа юм биш. Одоо энэ асуулт асууж байгааг чи эсвэл хариулж байгааг чинь одоо та нарын ярьдаг ард түмэн ч үзээ сууж байгаа байхгүй. Тэднэрт үнэн зөв мэдээллийн цаг алдалгүй өгмөр. Монгол улсын хөгжлийн төлөвлөгөө 2027 хэлэлцэхдээ юу асуусан, юу хариулсан гэдгийг асуух гэхээр асуултын гүйцэд асуулахгүй, хариултын гүйцэд хариулуулахгүй. Бичгээр өгч гэх юм, бичгээр хизээ ирээд хизээ тэгээд буцаад нөгөө ард иргэдэд чинь мэдээлэл хүрэх юм бэ. Хэлэлцэж байгаа дээр нэг цаг сунгаж байгаад ярилцаад явуулчихлаасан юм дараа. Бичгээр ирдгүү шүү дээ. Бичээд байхад урдаас нууц гэдэг тайлбартаагаар хариулт ирдгүү байхгүй. Тэгээ бид нар хизээ хаана ил тод нээлттэй ярих юм. Ерөнхий сайд алга байна. Авилгал та тэгээд цааш нь бас буруу орчуулдаг юм. Авилгал яаж буурахыг хэдэн байр өргөжлөх юм бэ гэсэн шүү дээ. Гэмт хэрэг гэв. За тэгийн хуулиар баримдаад тэгийн хуулиараа асуултыг 4 минут тодруулж асуул 1, шаардлагатай бол дахиад 1, хариулт 3 минут, нэмэлт хариулт 1 минут гэсэн тэгийн хуультай. Би харин өшөө боломж олгоод хариулт нь дуусахгүй нэгээд сая Монгол банк эрчим хүчний яам гээд нэмээд тийм асуултаа хариултаа дуусгачих гээд өгөөд шүү дээ. Чадлаараа би оролдож байгаа. Тэгээд хариулж чадахгүй хариулт нь хангалттай гарахгүй болохоор би тэгээд бичгээр хариултаа гүйцээж өгөх дэгтээ энэ дэгээл барьж ярьж байгаа.